Ундар сугаас та бүхнийхээ амрыг мэдчилж байна. Археологийн нууцуд нэвтрүүлэг хөрөхөд бэлэн боллоо. За өнөөдөр Марат багш маань машины зогсоолоос олдсон домогт Бөгтөр хаан 3 дугаар HR-ийн тухай ярьж өгөх болно. Энэ дугаарыг хамтран ажиллагчаар Future of Lifestyle Tokyo аппликейшн болон худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах On Time технологи компани ивэнтдээ ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV, Одондөр радио 107, 83.3 гэсэн хост толгойноор та бүхэндээ хүрдэгэ. Студид Америк сургуулийн түүхийн багш Марат хаан, хөтлөгч Уран Чимэг хоёр ажиллаж байна. За тэгээ өнөөдөр 21-р зууны энэ археологийн бас шилдэг нээлтийн тухай сонсох гэж байгаадаа маш их баяртай сэтгэл догтлон хүлээж байна. За баярлалаа. Ер нь археологийн шинжилгээ ухаан гэдэг бол харанхуугаас гэрэл гэгээг одоо бүүдгээс одоо сайхан одоо ингээд цацарсан гэрэл гэгээ гэдэг ч юм уу энэ тодорхой бус зүйлийг илүү тодорхой болгодог юм сайхан сонирхолтой шинжилгээ ухаан. Тийм учраас Монголын археологийн шинжилгээ ухаанд ялангуяа одоо манай судалгааны багийн малж ирсэн хүннүүгийн хаад язгууртны булштай энэ булш нь өөрөө бүр язгууртан хааны шаниугийн булш мөртлөө яг аль шаниуг гэвэ гэдэг нь тодорхой бус. Шалтгаан нь юу гэхээр яг тухайн үеийн хүнүүгийн гүрэнд байсан 60 шаниугийн яг аль нь гэдэг нь бас их тодорхой биш болж байгаа. Яг үүнтэй адилхан ер Монголын археологийн шинжилгээ ухаанд Эртний хар хорон хот яг хаана байсан бэ гэдэг нь гээл хаасаагүй одоо ингээ олон таамаглал эрдэмтдийн дунд ингээ дэвшигдээд явж байгаа сүүлд нь Эрдэнэ зүүн хийдийн артл бол хар хорон хот юм а гэдэг зүйл гарч ирсэн. Чингис хааны онгон одоо хүртэл байгаа юу үгүй юу гэдэг гих мэтлэнгээр маш олон ингээд хариултууд байдаг. Луут хот гээл одоо хэдэн зуун жилийн туршид л ингээ эрдэмтэн судлаач нар яриад байдаг байж байгаа л саяхнаас ингээ нэгж олдож байгаа Энэ мэтлэнгээр яг үүнтэй нэлээд өстэй зүйл бол ингээ машины зогсоолоос олдсон домогт Бөгтөр хаан 3 дугаар ирж чарт тахгүй. За тэгэхээр нөхцөл байдал яг энэ хааны үед яг юу болсон бэ гэдгийг бол нэлээд ярих ёстой. Ягаад гэвэл Англи Британий түүхэнд бол 1455 оноос 1485 оны хооронд буюу нийтдээ энэ 30 гаруй жил их стэйцийн дунд хаан ширээний төлөх юм ширүүн тэмцэл өрнөсөн байгаа байхгүй. Уг тэмцэл бол яг тухайн үед бол иргэний дайн, үеэлүүдийн дайн гэх мэтэр янз янзаар нэрлэж байсан. Бөгөөд одоо бол нийт одоо хүмүүсийн дунд бол Сарнайн дайн гэдэг нэрээр илүү алдартай болсон байгаа. За тухайн үеийн дэлхийн дахины нөхцөл байдал 1450-ад оноос гарсан энэ шинжилгээ ухаан болон философийн хувьсал хөгжил цэцгэлтэнд одоо ингээд нөлөөгөө өгч эхэлсэн Тэгэхээр Европ дахин бол хөгжил цэцгэллийн ингээд хөгжил цэцгэлийг гартаа хатгаж эхэлж байгаа энэ үйл явдал байгаа байхгүй юу. Тэгээд ч одоо Сергей Мандалт бол тус төвийн оюуныг одоо ингээд оюуны эртний ололтыг нь дахин нээсэн төдийгүй дэлхийн одоо бусад хэсгээс ер нь Европ бол ийм технологийн хувьд илүү гарах очийг нь бадраасан байгаа. За юм мэдээж одоо ингээл түүхэн талаас нь ярих юм бол Монголын дайнд тулаан байлдан дагуултай холбоотойгоор бусад одоо сөрөг хамгаалтууд гэдэг ч юм уу эдгээрүүд ингээ сайжирч эхэлсэн гэх мэтлэнгээр Монголын түүхч гэсэн энэ нэлээд оролцоотой. Ер нь яг Европын тэр газар зүйн их нээлт бусад улс орныг колончлах эдгээр зүйлсүүд нь бол Европыг дэлхийд дахинд илүү хүчрэхэг болгож байгаа ийм зүйл байгаад байна. Үүнээс гадна бас яг эндээс хожимоо бол нөгөө шашны олон талт ургалж үзлүүд гарч ирсэн эдгээрүүдийг ингээд нэрлээд авах юм бол Европ тип бол яг энэ үед бол Сэргэн Мандалтынх нь яг эхлэл хэсэг байсан. Саяны тэр 30 жилийн дайны яг энэ цаг хугацаанд Монголын түүхэнд энэ үед юу болж байгаа вэ гэхлээр яг түүхэндээ бол улс төрийн бутарлын үе гэдэг зүйл явагдаж байгаа. За ингээд энэ Сарнайн дайн гэж нэрлсэн учир нь бол дайсагч хоёр тал бол Йоркийнхан болон энэ Ланкастерийнхан гэж байгаа байхгүй. Эднэр бол хоёр тал байлдахдаа нэг тал нь сүлдэндээ одоо ингээд цагаан өнгийн Сарнаан дүрс нөгөө тал нь болохоор улаан өнгийн Сарнаан дүрс гэж дүрсэлдэг байсан байгаа. За ийм учраас энийг Сарнайн дайн гэдэг болсон. За Сарнайн дайныхын шалтгаан, өрнөл, явц 30 гаруй жилийн хугацаанд болж өнгөрсөн болгоныг нь ойлгож мэдье гэж бодох юм бол бид нар Английн хаттын олон салаа одоо энэ ургийн модтой танилцах хэдэн зуун жил дамсан үүх түүхийг нь уншиж судлах хэрэгтэй болж байгаа байхгүй. Тиймээс яг урт удаан хугацаа шаардсан ийм ихээхэн орооцолцсон одоо ийм түүхч нь өөрөө тийм штэ ийм орооцолцсон утас хөөж явж байгаа яг нэг утсыг гаргаад авчихвал араас нь дахиад 10 орооцолцсон утас ч юм уу иймэрхүү зүйлүүд хүлээж яадаг. Тийм болохоор энэ том сэдвийг аль болох ингээ базаад товчхондоо ингээ багахан тайлбар хийгээд үзэх юм бол яг өнөөдрийн нэвтрүүлгийн маань гол одоо Баатар маань 3 дугаар ирэх чарт хаан. За энэ хаан бол Сарнайн дайны гол дүр гэсэн үг байхгүй. Бас гол дөрүүдийн нэг. За ах дүүс үеэл хаяалуудын хідэн үеэрээ дайцсан хоорондоо ингээ бужигналцсан яг энэ феодлын ботрол гэдэг ч юм уу язгууртуудын хоорондох энэ зөрчилдөөн хизээ хаан яг юунаас болоод эхэлж вэ гэдэг зүйл байгаа. 1450-ад оны үед болсон гэдэг энэ дайн маань бол эхлэл нь бол 1376 он буюу Сарнайн дайн дэгдэхээс 80 жилийн өмнө болж байгаа байхгүй. Шалтгаан нь юу гэхээр энд бол ингээ хар хунтайж гэмэхдэх энэ Эдвард гэж ханху байгаа. За энэ ханхугийн өвхлөөс болсон гэж үздэг. Учир нь юу гэхээр Эдвард ханху өөртөө ижил нэртэй яг хаан эцэг
3 дугаар Эдвардынхаа орыг залгахаар насаараа бэлтгэгдсэн одоо ард олонныхоо дунд ийм ихээхэн нэр хүндтэй нэгэн байсан байгаа байхгүй. Гэтэл хунтайч маань тэр Эдвардтэй энэ бол яг ааваасаа 1 жилийн өмнө тэнгэр талдаг. За тэгэхээр чин дараагийн ухсаа залгамжил аав 1 жилийн дараа нас барах гэдэг тэгэхээр чин настай хүн байгаа даа тий. Тэгэхээр ухсаа залгамжлын талаарх асуудал буюу энэ нь өөрөө буцаагаад Английн хаант улсыг хямралд оруулж байгаа байхгүй. За тэгээ Хөгшин хаан 3 дугаар Эдвардын орыг ач хүү буюу одоо талигаач хүүгийнхаа одоо хаан хүүд нь тий одоо ач хүүдээ ингээд 10 настай хүүдээ ингээд залгамжлуулж үлдээсэн байгаа байхгүй. За 10 настай хаан хүү залгамжилж үлдсэн яг энэ үед болвол хэдийгээр одоо энэ бол хууль дүрм зөрчөөгүй ухсаа залгамжлын талаар асуудал шууд ингээ босоо те одоо өвөөгөөс одоо хүүгөөс одоо ачхүү те ингээ залгасан боловч энэ үйлдэл нь бол хааны бусад хүү болон бусад язгууртнуудыг бол энэ үе алгассан энэ хаан ширээ залгамжлал нь өөрөө амар том асуудал дагуулад эхэлж байгаа. За талигаач ахыхаа балчир хүүд ингээ захирагдахыг хүсээгүй 3 дугаар Эдвард хааны 4 дугаар хүү энэ Ланкастерийн гүн Жон 5 дугаар хүү Йоркийн гүн Эдмунд 2 болон тэдний үр хүүхдүүдтэй аж 30 нарийнх нь хоорондох тэмцэл дайсагналцал нь хурццаа аргаад эцэстээ зэр зэвсэгтэй тусад нь Сарнаан дайны гол одоо ингээд даймжрах үндэс суурь нь болж өгсөн байгаа юм. За тэгэхээр яг энэ Сарнаан дайны яг энэ үйл явдал 10 настай хүү хаан ширээнд сууж байна гэдэл явж ин тэ. Гэтэл Монголын түүхэнд ч гэсэн Батмөгт Аян хаан гэдэг 7 настай хаан ширээнд суусан хаан байгаад идэг. Яг л адилхан 7 настай хаан хүүд хинч захирахыг хүсээгүй арталт нь мандухацсан хатан байсан учраас улс төрийн хувьд бол маш амжилтаа авч гарсан тий. За гэтэл яг ингээ 6 наснда ч гэсэн Эренчин бал гээл хаан ширээ суугаал 20 хоног төр барьсан гэл ингээ сууж идэг. За гэтэл өнөөх нөгөө Ричард тий одоо хаан суулаа штэ. Ричард одоо аавынхаа одоо 4-р Ричард бол хаан суудаа. За энэ хаан бол 10 наснда хаан ширээ суусан. Тэгсэн мөртлөө бага наснаас одоо ингээ хаан ширээ суусан энэ хаан хүү маань өөрөө хаан болчлоо. Хаан болох хугацаанд бол догшин нэр муутай ер нь бол олиггүй муу хаан болж өсөж байгаа байхгүй. Тэгээ түүний аав ах бол энэ Ланкастерийн гүн Жоных нь хүү буюу нас чацуу үеэл Хенри нь 1399 онд 32 настай байхад нь хаан ширээнээс нь түлхэн унгаагаад Гянданд амь насыг нь хороогоод өөрийгөө 4-р Хенри хэмээн өргөжмжилсэн байгаа. 3-р Ричард дараа нь 4-р одоо Ричард дараа нь одоо гээд 4-р Хенри хэмээх хаан гарч иж байгаа байхгүй. За 4-р Хенри за Хенригийн ач хүү одоо ингээ 6 дугаар Хенригт ингээ төр барьж байгаа. Цаг хугацаа ингээ өнгөрөөд явчлаа шүү дээ. Энэ 1399 он гэдэг чинь одоо 1400 он ахаад нэг хэдэн жил ингээ өнгөрч байна те. За ингээ 6 дугаар одоо ингээ Хенри төр барьж авах үед нь бол Йоркийнх нь сайн нөгөө хаан ширээ алдсан шүү дээ. Эднэр бол хүчээ зузаатгаж жагаад Йоркийн гүн Эдмундийн 30 хүү болох өөр нэгэн Эдвард 6 дугаар Хенригээс хаан сэдийг нь булаан авч өөрийгөө 4-р Эдвард хэмээн зарлах болж байгаа. За энэ нөгөө нэг Эдвард гэдэг хаан Хенри гэдэг хаан ч нөгөө 1 2 3 гэл ингээл тоогоор явчихж байгаа те. За ингээд цагаан сарнаг сүлдэндээ залсан Йоркийнхан болон улаан сарнаг таних тэмдэглээ болгосон энэ Ланкастерийнх нь 1455 оноос бүр тулааны талбарт дайдаж эхэлж байгаа. За хоорондоо тий нэг хааны угсааных нь явандаа өөрсдөө ингээд хоорондоо дайтад эхэлж штэ. Яг л энэ 1455 он Монголын түүхэн ч гэсэн яг нэг улс төрийн боторлогын үе буюу одоо ингээ хаан ширээний төлөх өрсөлдөөн тий нэг л төстэй санагдаад байгаа байхгүй. За Сарнаан дайны жилүүдэд бол ордны хуйлдаан болон цаазын яал, байлдаан тулаан зэргээс болоод нийтдээ 100 гаруй мянган хүн өвтөж нас барсан гэж байгаа байхгүй. Амир ирсэн гэдэг тооцоо байдаг. Харин тэдгээр хохирогчдын нэг болох цогцсон нас барснаасаа хойш хагас мянганы дараа бүр одоо ингээ 500 гаруй жилийн дараа тий олдсон 3 дугаар Ричард хаан болон Йоркийн 3 дугаар гүнгийн отхон хүү болох дээрх 4 дугаар Эдвард хааны төрсөн одоо ингээ дүү байгаа байхгүй энэ 3 дугаар Ричард хаан тий. За түүнийг бол ингээд өдгөө Английн хамгийн нэр муутай хамгийн их тэмцэл талцал үүсгэсэн хаадын нэг гэж үздэг. За 3 дугаар Ричард мөн тулааны талбарт амь ирсдсэн Английн сүүлчийн хаанаас гадна өвхлөн Сарнаан дайныг төгсгсөн гэдэг утгаараа түүхэнд онцгой юм мөртөө үлдсэн байгаа юм. Түүнийг түүхийн од болгосон заяа. Жинхэнэ одоо ингээл 3 дугаар Ричард хаан гэдэг бол ингээл Английн түүхэнд айгүй их олон нэр ингээ гарч ирдэг тий. Тэгээ ингээ од болгосон хүн нь хин бэ гэхлээр энэ Уильям Шекспир байгаа байхгүй. За Шекспир маань бол 3 дугаар Ричард гэдэг жүжиг бичсэн. За Шекспир бүх цаг үеийн хамгийн агуу суут гэсэн энэ тэгээ яруу найрагчаас гадна 3 дугаар Ричардыг тулааны талбарт хөнөөн хаан суусан Хенри Теодор гэж хүн байгаа байхгүй. За энэ хүний болвол эдний удмынхны хамгийн гарамгаа сайн суртал ухуулагч нь. Дээрээс нь одоо ингээ хэвлийн төлөөлөгч, PR-ын баг ингээ багийнх нь удирдагч нь гэж хийж болохоор үг байгаа байхгүй.
Шекспир театрын угсааны хаад хаттын одоо ингээд те энэ түүхэн үйл явдлыг төвөөлгөн магтаж мандуулахын тулд 3 дугаар ирчлэлийг Английн их стэйцийн түүхэнд төдийгүй Английн уран зохиолдох хамгийн алдартай бүр домог гэмээр туйсын сөрөг дүр болгож ашигласан байдаг байхгүй. Тэгээ мөнхөж өгсөн гэсэн. За ирээчртийн шулуун хар ус, ширүүн дөрөн харц, ээгүүцмээр урт хамар, бүхтгэр нуруу, хатингэрсэн татанг одоо ингээд гар хөлөө чирч явах ингээд айгууцмэр юм алхаа гიშгэ гэд харгас хэрцгий ер нь ингээд хаанаас нь ч ингээ харсан те гадна талаас бол юм өвөрмөц төр төрхийг нь үе үеийн уншигч үзэгчд бол ингээд Шекспирийн анхал одоо ингээ бичснээс нь хойш ингэж өөрийнхөө оюун санаанд ингээ бүтээж өсөж байгаа байхгүй. Шекспир дүр төрхийн тодорхойлсон юм байна шүү дээ. За харин Ричардыг бол зарим одоо ингээ хүний ингээ төсөөлдгөр бол тийм аратан амтэн шиг төсөөтний юм төрхтэй биш байсан. Өтөж хөгсөрсөн царайтай дарангуулагч байгаагүй маа. Тэрээр 1452 онд мэндэлж 1400 одоо 83 онд тэ 4-р Эдвард ахыгаа өөд болсны дараа бүр өөд болсныхан дараа 30 наснда хаан суусан. Түүгч түүнийг ахыхаа 2 хүүг 20 учир битүүлгээр хөнөөсөн. 12 настай хүү буюу одоо ингээ дараагийн одоо ингээ хаан ширээнд суух ёстой. Ханхүү амьд байгаа шүү дээ, 10 настай ингээд дүүтэйгээ цуг. Гэтэл энэ хоёрыг бол ер нь бол ингээд нэг хороосон гэж үздэг байхгүй. Энийг нь ч гэсэн ингээд няцааж үзэдэг. Хаан ширийг булааж авсан гэдгийг дээр нь те. За 3 дугаар ирчлэлтийг Английн хожмын хаад хаттад ингээд зориудаар харлуулсан гэдэг бас юм таамаглал яваад идэм байна. Түүний түүх намтрыг сайтар судалж нэр төрийг нь сэргээх хэрэгтэй гэж үздэг хүмүүс бол бүр ингээд огт тасраагүй явсан гэсэн. Мэдээж эдний удмынхан тасрахгүй явж байгаа шүү дээ. За ингээд 1924 онд бол 3 дугаар Ричардын нийгэмлэг гэдэг ийм нийгэмлэг хүртэл байгуулагдсан байна. Энэ бол Хэлмэгцэн хаан юм а гэдэг те. За ингээд ав ахыхаа зарилгаар Лондоны цамхагт хоригдож байсан мөнөх нөгөө 2 хүү байгаа даа шүү те. Энэ 2 хааныг яг одоо ингээд 5 дугаар Эдвард гэдэг нэрээр хаан суух 12 настай одоо нэг хан хүү байгаа даа шүү те. Энэ Эдвард хунтайчийг түүний одоо дүү 9 настай одоо 10 настай гэдэг те. Энэ Ричард хаан хүү хоёрыг ер нь ахад хинч хараагүй байгаа байхгүй хоригдж ирснээс нь хойш. Тэгэхээр тэдний 3 дугаар Ричард 1483 оны 5 дугаар сард ээжээс нь салгаад Лондонгийн цамхгийн нууц таслаханд хорих болсон байна. За ингээл нэг хүүхлэн кино мино ч юм уу юм Европын юм үзэж хат кино үзэж хат л нэг ингээл орд харш цамхагт л нэг хоригдож идэг шүү дээ тий. Тэгэхээр бас яг ханхүү болоод өслөө гэхэд тэр карьерийн шулуун шудраг явахгүй одоо ингээд шулуун явахгүй л болвол ер нь бусад ах дүү нарынхаа гарт ав ах нарынхаа гарт гэдэг ч юм ингээд хорлогдох нэг иймэрхүү бас амар том хүнд хэцүү цаг үе байгаа байхгүй. За Ричард өрдөө бол ингээд сарын дараа 1483 оны 6 дугаар сард өөрийгөө хаанд өргөжлсөн нөгөө 2 хүүхэд нас барсны дараа гэсэн үг шүү дээ. Түүгчид 2 хүүг мөн оны сүүлээр хоригдож байсан таслахаандаа алагдсан гэж таамагладаг. 2 хүүгийн цогцос арга ясны үлдэгдэл зэрэг ер нь түүхэнд баримт болчоор ямар нэгэн зүйл өнөөхөр олдоогүй. Тийм болохоор энийг яг алсан алаагүй гэдэг нь те баг ингээд нэг шүүхээр эцэслэн тогтоогдоогүй гэхдээ таамаглууд яваад идэг. Ер нь энэ 2 хаан хүү чухам яг юу тохиолдсон тэднийг яг хэний тушаалаар хэрхэн яаж хөнөөснийг бид бол хизээж бүрэнгүүцэд мэдэж чадахгүй хаа гэдэг ийм судалгааны таамагуд яваад байгаа байхгүй. За ямар тач 3 дугаар Ричард 2 жил хаан суусан яг энэ хугацаанд бол өөрийнхөө бол хангалттай дэмждэг юм дэмжигч нарыг цуглуулж чадаагүй байсаар хагаад хүүхдийн алуурчин гэх энэ нэрээ цэвэрлэж амжаагүй гэсэн үг байхгүй чадаагүй. Байсаар хаан ширээгээ хамгаалан тулдахаас өөр ямар ч сонголтгүй болсон. Тэгээд тэрээр 1485 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Босуурын тулаан гэх энэ түүхэн тулдаанд өөрийн биеэр цэргээ удирдах орсон. Түүнээс одоо хаан ширээг нь булаах гэсэн хүн нь харин нэг Ланкестерийн угсааны 28 настай сурвалжилт нь Хенри Теодор байгаа байхгүй. За 3 дугаар Ричард саяны тулаан эхлэхэд удаагүй байхад айсныхаа гарт өртөж амиа алдсан. Түүнийг сүхтэж хөнөөсөн гэдэг таамаг байдаг. Шекспирийн 3 дугаар одоо Ричард гэдэг жүжигт түүнийг мориноосоо унаад явгарчхад морь авчир төрт улсаа одоо тий мориор солиё гэж ингэж хашгирсаар байгаад Хенри Теодорын гарт одоо өргөдөж байгаагаар дүрсэлж битсэн байдаг. Ингээ харуулсан байт юм байна л да. Тэгээ 3 дугаар Ричардыг тулааны талбарт хүнээсэн түүний Йоркийн талын цэргүүдийг буцагсан Хенри Теодор Ланкестерийн угсааны хаан суух эрэгтэй ганц эр хүн байсан. Тиймдээч 3 дугаар Ричардыг ам өргөцсөний дараа 7 дугаар Хенри нэрээр Английн хаан ширээнд сууж Сарнаан дайныг дуусгар болгосон. За тэгэхээр Сарнаан дайн гэдэг нэг 30 жил үргэлжилсэн дайн энэ өрөөд хүндрэлж байна. 7 дугаар Хенри дайснагч талын ингээ сүлд болох улаан цагаан 2 сарнааны өнгийг хооронд нь холиод энэ 2 өнгө алгалсан Теодорын сарнаг төрийн сүлдэндээ залсан байгаа.
Теодрын сарнаа бол одоо ч гэсэн Их Британий төрийн сүлд болох те энэ сарнаа тэмдэг дээр чинь улаан цагаа хоёр өнгөж идэв штэ. Энэ чимэглэлд ингээд залаатай байдаг аахгүй. Мөн 3 дугаар Ричардын ач дүү буюу өмнөх хаан 4 дугаар Эдвардын охин Элизабеттай гэрлээд дайсагч талуудын ураг төрлийг холбоотой болгосноо хоёр талын одоо ингээд хаадын ураг хоорондоо гэрэлж байгаа. Тэгэхээр 7 дугаар Хенригийн үндэслэн одоо ингээд Теодрын династ 8 дугаар Хенри ариун хатан хаан 1 дугаар Элизабет нарын алдар суутай хаад хаттыг дэлхийн түүхэнд ерөнхийдөө бэлгэлж одоо тий гаргаж ирсэн гэдэг санааг хэлээд байгаа. За харин Английн төв хэсэгт орших одоо босуурдын талтай саяны дайн тулаан болсон. Энэ тулааны талбарт амь насаач хаан тэтмэж алдсан 3 дугаар Ричардын цогцос хайцсан бэ. Тулаан дуусны дараа Ричардын биеийг нүцгэлээд энэ босуурдын талаас 30-аад км-ийн зайд орших Лестер хотод аваачин хэдэн өдөр олонний өмнө үзүүлэн одоо болгосон гэдэг баримт байдаг. За энэ нь хааныг үнэхээр тулааны талбарт амь ирсэн болохыг нь ард олонд баталж нотлох зорилготой. Тухайн үед Англид амьдарч байсан Италийн түүхч Вергилийн бичиж үлдээснээр тулааны ялагч Херний Теодор 3 хоногийн дараа буюу 8 дугаар сарын 25-нд Лестерээс Лондон явсан. Харин тэр өдөр нь 3 дугаар Ричардын цогцыг Лестер хотын зах дах нэгэн жижигхэн сүмд ямар нэг оршуулгын зан үйл үйллгүүгээр оршуулсан гэж бичсэн байгаа. За хоёулаа хамтран ажиллагчаа танилцуулгаа. За тэгээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах On Time технологи компани ивэнтдгээ ажиллаж байгаа. Тэгэхээр эднийх бол үнэхээр л одоо технологийн инновацийг үзүүлж чадж байгаа ийм компани байгаа. Тэгэхээр та бүхэнд яагаад гэдгийг тайлбарлая. За On Time-ийн хүнсний дэлгүүр худалдаа эрхлэгчд зориулсан кассийн програм, кассийн тоног төхөөрөмж мөн М банктай хамтран шимтгэл багтай банкны карт уншигч эргэлтийн хөрөнгийн зээлийг онлайнаар олгох үйлчлэгээ үзүүлдэг. Тэгэхээр On Time-ийн гол онцлог нь хэрэглэгчдийнхаа өдөр тутмын үйл ажиллагааг нарийн судалж тэдний хэрэгцээнд бүрэн нийцсэн бүтээгдэхүүн үйлчлэгийг санал болгодгоороо бусдаас ялгардаг. За On Time-ийн програмыг Монгол орон даяар байдаг 6 болон 8 нэрийн хүнсний дэлгүүрүүдийн 50% нь буюу 2 дэлгүүр тутмын нэг нь ашигладаг гэсэн үг. Тэгэхээр бас бид нэр өдөр бүхэндээ бас те On Time-ийн үйлчлэгээтэй гэж нүр тулж явдаг байх нэ, хурдан шуурхай үйлчлэгийг авдаг байх нь. За On Time-ыг сүүлийн 6 сар хэрэгжилж байгаа бол энэ бол маш одоо онцлог байгаа. 6 сар хэрэгжилж байгаа бол яах вэ гэхээр 100 хүртэлх сая төгрөгийн зээлийг ямар ч материал бүрдүүлэхгүй, банкнд очихгүйгээс одоо байгаа газараасаа М бизнес аппликейшнаар авах боломжтой. Эднийх ч өөрөө яг нөгөө нэг тэ орлого бүх юм ингээд уншиж байгаа болохоор тэрэн дээр нь бүх мэдээлэл нь байгаа учраас ямар ч материал бүртгэгүйгээр авах ийм одоо том давуу талтай байна. Мөн энэ аппликейшнаасаа шимтгэл багтай банкны карт уншигчаа захиалж байгаа газараа хөргөөл авах боломжтой. Та хараахан On Time кассийн програмыг хэрэглэж болж амжаагүй бол On Time гэсэн за Facebook хуудас руу чат бичгээд та бүхэндээ энэ дэлгэрэнгүй мэдээллийг бол 24 цагийн турш хүргэнэ. За хаяг нь Central Tower, Талбайн, баруун тал Central Tower-д 708 тоотод байрлаж байна. Холбогдох хүчний дугаар нь 77 77 34 44 гэсэн байна. За өнөө цагт бол одоо тий хин ийм лаг технологиг эзэмшсэн цаг мөнгө хугацаа хождог одоо энэ цаг үед та бүхнийг On Time-аар үйлчлүүлээрэ гэж санал болгож байна. Баярлалаа. On Time-ийн хамт олон дамжилтсэ. За баярлалаа. За тэгэхээр саяны 3 дугаар Ричард хаан нас барснаас хойшоо 10 жилийн дараа буюу 1495 онд Теодор хаан тий. За энэ Хенри Теодор гэдэг хаан болвол юу яасан байгаа юм? Ричардын булшин дээр юм хөнтгөл үзүүлэх буюу юм жижигхэн хөшөө босгоод түүндээ ингээ хөнтгөл үзүүлсэн байгаа байхгүй. Яагаад ингэж хөнтгөл үзүүлж байгаа мэдээж одоо Хенри Теодор хааны ч заналт дайсан нь те хаан ширээг нь одоо Хенри Теодор булааж авсан шүү дээ. Гисэн хэдий болооч энд хөнтгөл үзүүлэх гол шалтгаан нь өөрөө Английн ард иргэд нь өөрөө хаан төрөө эрхэмсэн. Хаалуудаа хүндтгсэн те ийм байдаг учраас хөнтгөл үзүүлэх шаардлага болж байгаа. Нэгдүгürt, хоёрдугаарт өөрөө бол саяны одоо Хенри Теодор хаан чинь өөрөө юм инх тайван буюу 30 жил үргэлжилсэн багийн чинь иргэний дайн одоо үеэлүүдийн дайн хаан ширээний язгууртны хоорондох эдгээр дайнуудыг зогсоосон гэдэг нэр алдар нь өөрт нь ирж байгаа учраас өмнөх хаандаа одоо ингээд хөнтгөл үзүүлж байгаа эв нэгдлийг илэрхийлж байгаа те гих мэтлэнгээр одоо ингээд энэ дүрээ ингэж хадгалж үлдэхийг ингээд хүссэн зайлшгүй юм шаардлагатай болчиход байгаа байхгүй. Тэгээ тухайн цагийн одоо хид хідэн бичгийн сурвалжийг ингээд шүүвэл 3 дугаар Ричардыг оршуулсан газар нь Лестерийн одоо Грипраяерс гэдэг хот хийд байгаа байхгүй. За энэ хийд нь бол ингээд
яг энэ хийдэд оршуулсан гэдэг санаа хэлээд байгаа юм. Саяны тэр 10 жилийн дараа ингээ хүндэтгэл үзүүлсэн шүү дээ. За тэгээ мөн хэд хэдэн түүхчийн дүрслэн бичиж үлдээснээр бол 7 дугаар Хенригийн зарилгаар Ричардыг булшин дээр босгосон чулуун дээр Талигаач хааны өөрийнх нь дүр төрхийг товоолгон сийлсэн гэж. Гэтэл 3 дугаар Ричард хаан тулааны талбарт алагдаж Сарнаан дайн дууснаас 48 жилийн дараа буюу 1533 онд Англи орныг Ромын католик сүмээс гаргаж протестант улс болгох шийдвэрийг 7 дугаар Хенригийн хүү 8 дугаар Хенри хаан гаргасан байдаг. За энэ нь бол өөрөө юу гэсэн үг вэ гэхээр ер нь Европ дахин чинь нийлээд нөгөө Ромын пап гэдэг энэ хүний одоо ингээ үгээр явдаг. Тэгээ хаадууд нь бүгд энэ хүний зөвлөгөөг сонсдог. Ийм байсан бол 8 дугаар Хенри бол одоо бол үгүй. Манай Англи бол тусдаа улсаа гэдэг зүйлийг гаргаад ирж байна те. За ингэснээр бол Англитай одоо шашин номын хамаг эрх мэдэл Ромын пап ламын те Англи одоо ингээд ламаас Английн хатан хааны одоо ингээд мэдл шилжиж байгаа байхгүй юу? Ер нь Европ дахин Английн одоо ингээд эрх мэдэл нь өмнө нь ихээхэн эрх дарахтаа хөрөнгө чинээтэй байсан Английн католик сүмүүд эрх мэдэл, мөнгө санхүү, эзэмшил газар гэд өөрсдийн байгаа бүхнээ алдаж эхэлж байгаа. За энэхүү томоохон өөрчлөлт энэ Лестер хотын сүм хийдүүдийг ч тойрсонгүй. 8 дугаар Хенригийн шийдвэрээс 5 жилийн дараа буюу Лестер хотын захиргаа нэг Грифрайерас гэдэг энэ сүм байгаа штэ. Энэ сүмийн байрлагыг газартаа тэгшилж эзэмшил газрыг нь сүйтгэсэн байгаа байхгүй. Тэгэхээр хааны тэр одоо нэг буш байсан гэсгийг сүйтгэсэн гэсэн. Хэдэн жилийн дараа хуучин сүмийн газрыг Лестер хотын дарга өөрийн мэдэлдээ авсан ч энэ он цагийн уртад хотын нэг одоо ингээд дундад зууны үеийн дүр төрх байдал оронгоор өөрчлөгдөд өмнө нь хаана юу байсан нь танигдахааргүй болсон байгаа. Хэд хэдэн түүхч судлаачдын бичиж үлдээснээр нутгийн иргэд 3 дугаар Ричард хааны булш чулуун суурин дээр 1612 он гэхэд нэгэн том чулуун баган байсан. Тэр нь хуучин сүмийн байршлыг олох таних тэмдэг байсан тухай ярьдаг байсан. Харин 1844 оны үе гэхэд саяны тэр тэмдэг гэдэг байгаа чулуу байхгүй болсон. Тухайн үед бол Йоркийн ухсааны сүүлчийн хааны шарилын үлдэгдлийг олж илрүүлэх, хадгалж хамгаалах гэсэн оролдлого нэг бус удаа гарсан ч мөнөх одоо сүмийн хийдийн те барилга эргэн тойрныхын жижигхэн хөшөө дурсгалууд үндсэндээ тэр энэ гэхээргүй гэд эргэн тойрных нь одоо ингээд жижигхэн хөшөө дурсгалууд үндсэндээ ямар ч тэмдэггүй болсон байгаа байхгүй юу. Нэг үгээр хэлэх юм бол 3 дугаар Ричардын шарилыг олж илрүүлье. Булшийг нь эргэж одоо тойрё гэсэн хүмүүс байсан байлаач одоо энэ Лестер хот дахь ерөнхий байршлаас нь өөр хаашаа хандаж хаана очихоо мэдэхгүй. Тэгвэл энэ Лестер хот энэ хотод 3 дугаар Ричард хааны бунхан байгаа. Тэр хуучин сүм нь хаанагаа тий юу нь хаанагаа гэдэг зүйл болчихж байгаа байхгүй. За ингээд цаг хугацаа явсаар хагаад 18-аас 19-р зуунд цөөхөн хідэн хүн л 3 дугаар Ричардын цогцыг ирж олох сэтгэл тавьж хэрэндэл ирүүл хайгуул сурал те судалгаа ингээд болж эхэлсэн байгаа. Гэхдээ тэр тоолонд тэдний ингээд ирэл мухардж байсан. Түүхч Джон Спит одоо жишээ нь 1611 онд хэвлэгдсэн Их Британий түүх номондоо Лестер хавийн хүмүүсийн ярих нь 3 дугаар Ричардын бие цогцыг олон жилийн өмнө хотоос гаргаад хотын баруун захын гүүрээр давуулан боов гүрний ойролцоо хайсан. Тэр хавьд нэгэн үед урсгалын жижигхэн самбар босгож пайз хатгаад байсан ч удалгүй алга болсон гэлцэх юма гэж. За тэгээд энэ Джон Спитийн энэ тэмдэглэлийн мөрөөр бол орчин цагийн одоо энэ хүмүүстэй ер нь хожим гэсэн үг шүү дээ. 1800 оны үед бол нэг бус удаа ингээд энэ хавьд эрэл хайгуул хийж үтсэн боловч ямар нэгэн амжилт олоогүй байгаа байхгүй. За 1862 онд гүүрнээс холгүй Соор нэртэй нэгэн мөрнөөс эрэгтэй хүний арга ясалцсан. За ингээд энэ эрэгтэй хүний арга ясалцсан учраас мэдээж яг энэ одоо түүхэн тэмдэглэгдээд үтсэн нэ те энэ хавьд одоо ингээд оршуулсан эсвэл хайсан гэдэг юм байгаа штэ. За тэгээ 3 дугаар Ричардын цогцыг олчлоо гэсэн боловч тэрний одоо юм ДНХ гэдэг ч юм одоо ясны байрлал те яс нь өөрөө Ричард хаан хэдэн наснда нас орсон бэ гэдэг нэгдүгээр 32 настай да тий. Гэтэл энэ цогц маань болохоор 20 дөнгөж гарч байгаа хүний яс байсан учраас энэ нэг таамаглал нь буцаад ор өнцгөө болчихж байгаа юм. За ингээ 3 дугаар Ричардын булш, бунхан, шарилын үлдэгдэл гэх юм олдохгүй байсаар явсаар хагаад 20 дугаар зуун гараад ирж байгаа байхгүй. За энэ хооронд түүний түүх намтрыг судлах, шарилыг нь олох гэж мэрийх тэ түүхч, судлаачид хэдий олуулаа биш ч гэсэн байсаар л байсан. Харин дээр дурдсан өнөөх 3 дугаар Ричард нийгэмлэгийнхэн гишүүдийн дунд дор бүрнээ судалгаа хийж ирсэн хүн бас нэлээд байж. Тэдний дотор нэг Одри Стрэнж гэх эмэгтэй Ричард хааныг оршуулсан газрыг олж тогтоохоор нэлээд хэдэн жил Лестер хотын үүх түүх 500-аад жилийн туршид цуглуулсан элдв бичиг байрамдтай зэрэгтэй танилцсны үр дүнд 1975 онд судалгааны ажлаа нийтлэл болгон хэвлүүлсэн. Түүнийг одоо ингээ түүний таамаглалаар те
Саяны тэр хийдийн хуучин буурийг Лестер хотын зөвлөл нийгмийн халамжийн албаныхаа машины зогсоол болгожээ. Одри Стрэнжийн уг таамгийг түүхч Дэвид Болдвин гэдэг хүн мөн 1886 онд үнэний ортоо гэж дэвшүүлсэн байгаа байхгүй. Гэсэн чинь Лестерийн их сургууль болон төрийн мэдлийн нэгч том байгууллагын мэрэгчлэтнүүд энэхүү таамгийг үнэн мөннийг нь олё гэж бодохгүй байлаа. Учир нь тэдний дийлэнх нь Джон Спит нарын үгэнд үнэмшиж 3 дугаар Ричардыг оршуулсан газар нэг бол дээр нь барилга байшин барьсан, үгүй бол шарлийнх нь үлдэгдлийг хотоос гаргаж өөр газар бүр гол мөрөнд хайсан гэдэгт нь итгэлтэйсэн байгаа. За харин 3 дугаар Ричард нийгэмлэгийн Шотланд дахь салбарын нарийн бичгийн дараагаар ажиллаж байсан зохиолч, продюсер Филиппа Лингли гэдэг эмэгтэй 2004 оноос өнөөх машины зогсоолд маллага хийх хэрэгтэй байна гэж албаны хүмүүст хандах захиа занаа бичих, зөвшөөрөл авах гэх мэтлэнгээр яваадсан байгаа. За тэгээд тэрээр Джон Эштон Хил гэх хүнээс энэ түүхчээс тусламж авсан байгаа байхгүй. Энэ тусламж нь ямар учиртай юм бэ гэхээр 3 дугаар Ричард хааны ДНК-гийн шинжилгээ гэдэг зүйлийг гаргаж болох уу гэсэн байгаа. За ингээд энэ түүхчийн мэрэлтээр яг энэ 3 дугаар Ричард хааныхын төрсөн эгч болох тэр төрсөн эгчийнх нь 17 дахь үеийн Зэ гэх энэ хоёр хүн гараад ирж байгаа байхгүй. За энэ хоёр хүнээс ДНК-гийн шинжилгээ аваад үзсэн. За одоо 3 дугаар Ричард хааны хэрвээ ясан олдох юм бол ДНК-гийн шинжилгээ хийж болно гэдэг юм хариу сонсцсон. За ингээд Лингли, Эштон Хил хоёр 3 дугаар Ричардын нийгэмлэгийн гишүүд болон сайн дурын түүхч, археологчтой хамтраад баг бүрдүүлж аваад Ричард хааны эрэлт нэртэй төслийг анх эхлүүлсэн. За Филиппа Линглийн 2004 онд эхлүүлсэн ажил ийхүү бүтэн 7 жилийн турш явсаар хагаад 2011 онд л сая нэг албаны хүмүүсийн анхаарлыг татаж Лестер хотын захиргаа болон Лестерийн их сургууль, сүм хийд 3 дугаар Ричардын нийгэмлэгээс хандив тусламж санхүүжилттэй босгоод судалгааны ажлаа хийх боломж өртсөн байгаа. За ингэснээр хэдэн 10 жил түүх судлаачдын хэдэн зуун дамнан үлдээсэн баримт судалгаа таамагт үндэслээд 2011 оны 8 дугаар сард 3 дугаар Ричардын шарил байж магадгүй гэх энэ Грифериагаас хийдээс энэ 3 газарт Ричард хааны эрэлт төслийн магийнхан малтлах хийх зөвшөөрөл авсан байгаа байхгүй. Гэхдээ маллах хийх газрууд тодорхой боллоо гэд шуудхан зам талбайг нэвдээ зүйтгэх эсвэл учиргүй барилга байшинг нураах хийд орчмын газрыг бүхэлд нь малтах ийм боломж байхгүй. Тэгэхээр саяны тэр хилээд байгаа тэр байшингийн доор байгаа гэдэг яг энэ судлаачдын таамагласан таамаглалынхаа нийт талбайг 100% гэж үзэх юм бол 17% хавьд нь л маллах хийх боломжтой байна. Тэгэхээр цаана нь бол 83% үлдэн гэсэн үг шүү дээ. Таамаглаж байгаа газраас нь шүү дээ. За хэдий тийм байлаач Филиппа Лингли нарын сайн дурын судлаачид идэвхтнүүдийн хичээл зүтгэл, уйггүй ятгалга шаардлагын дунд 3 дугаар Ричардыг оршуулснаас яг 527 жилийн дараа буюу 2012 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Лестер хотын зөвлөхийн гадаах машины зогсоолоос хааны шаардлыг олох маллахын ажил албан ёсоор эхэлсэн. Тухайн үед түүхч, археологчид хагас мянганы тэртээ амирцсан хааны шарил олдон гэдэгт ер нь өөрсдөө ч тийм ихтгэл муутай малтахыг ердөө сайдл ганц тохиох боломж гэдэг нэрээр нэрлээд цаашаага малтахаа эхэлж байгаа байхгүй. За тэгээ малтахын багийнхан хандвар сулсан ердөө 13 мянган фунт стерлингтэй машины зогсоолын багахан хэсэгт маллах хийх зөвшөөрлөө байсан тул маш нарийн тооцоо судалгаа хийж байж зурвасхан 3 жижигхэн газарт л маллах хийж эхэлсэн байгаа. За хоёул хамтран ажиллагч танилцуулах уу? Бас хүнд нөхцөл юм аа. Нэг барилга байгууламж болсон, хүний хөл болсон газрыг гинт бас малтлах хийхээр бас сонирхолтой кейс биш шүү. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Future of Lifestyle Tokyo application нэвтрүүлгээ ажиллаж байна. Тэгэхээр Tokyoтой жолоочд маань он дуустал Tokyo-гоор зогсоолын төлбөрөөр төлөх бүрдээ 10% хөнгөлөлт, дата арих, топ мотор үйлчилгээний хөнгөлөлт, power bank түрээслэх хэрэгүүдээс сонгож авах боломжтой. За одоо эднүүдээс сонгохоос гадна 10% тогтмол хөнгөлөлт гэдэг чинь бол бас яванда хэмжээний болж таардаг. За мөн Petrovis, Сод Монгол, M-Oil, Eco Oil зэрэг шатхан түгэх станцуудаар үйлчлүүлэхдээ Tokyo кредит ашиглан төлбөрөө зээлэр төлөх
боломжтой юм байна. Тэгэхээр одоо яг нэг бензин авах гэсэн чинь мөнгөгүй болцсон үе танд хэзээ нэгэн цаг таарах юм бол Токиг заавал санаарай гэж хэлмээр байна. Тэгэхээр зөв зүйлтэй хэрэгтэй үедээ л ашиглах энэ дижитал зээл Токиг кредит та бүхнийг сануулж байгаа. Токиг кредит үйлчилгээг ашиглан бүх супермаркетууд болон шатхан түгээх станц зэрэг Tokipay нэвтэрсэн 2000 гаруй байгууллагуудад ашиглах дижитал зээл. За бэлэн мөнгө болгон бол гарах боломжгүй. Гол шалтгаан нь одоо хэрэглэгчийнхаа шаардлагагүй зүйлд мөнгө өрөхөөс сэргийлэн хэрэглээнд ашиглах боломжийг бүрдүүлсэн 100% дижитал зээл юм байна. Тэгэхээр машинтай хэрэглэгчид зогсоолын төлбөр, татвар, торгуул, даатгал, цахилгаан машин, цэнэглэх зэрэг бүх үйлчилгээг нэг дороос авах боломжтой. Тэгэхээр одоо жолоочт маань өдөр тутамдаа машинд зорчдог хүмүүс манаас Tokio аппликейшнийг заавал татах бас ийм шалтгаан давуу талууд байгаа даа тий. За та бүхэн Tokio CGM гэх сайтаар нь болон за аппликейшнд татчвал ер нь доторх бүх мэдээллүүд нь айгүй ашиглахад амар хэлбэр юм байдаг. Тэгээд нэвтрүүлгийг ивент гэж археологийн нууцуд нэвтрүүлгийг маань явах боломжийг олгож байгаа. Tokio аппликейшныхаа хамт олонд их баярлалаа. За баярлалаа Tokio аппликейшнтай. Би бас Tokio аппликейшнээр одоо Unity-ийн дата матаг айгүй их авдаг байхгүй. Тийм болохоор айгүй гоё дотн санагдаж байна. Тий. За тэгтэл одоо нэг 3 газар баллах хийх зөвшөөрөл отсон байгаа. Маш нарийн төлөвлөгөөтэй хийхгүй бол тэр санхүүжилт мөнгө төгрөг байхгүй. Нийт бодож байгаа газрын 17% нь маллах юм. Тэгээ 3 газар тоочилсан байж байгаа тий. 3 газар одоо ингээ төлөвлөсөн байжгаад тэрнийхээ ингээ маллах эхэллээ. Маллах эхлээд яг ингээл 6 цагийн дараа 5 метрийн гүнээс эртний хүний яс гэхдээ хөл хэсэг нь гарч ирсэн байна. Байж боломгүй. За ингээ хөл хэсэг гараад ирсэн яс ингээ хөл гараад ирлээ тий. Мэдээж тэр хөл гараад ирэнгуут нь тэр одоо ясыг тэр чигээр нь бүтнээр нь тий. Өшөө өөрт одоо ингээд хэдүүлгийн зүйл байна уу гэдэг маш нарийн ингээд малтаад ингээ маллах судалгаа эхэлж байгаа байхгүй. За ингээ маллах судалгаа болгоомжтой ингээ цэвэрлэж явсааргаад тэр ясыг бүтнээр нь гаргаад ирсэн чинь анатомийн байрлал нь Шекспирийн зохиол дээр гардаг нөгөө дали мөртэй, бүхтэр мөртэй тий. Толгоодоо хидэн ийм хүнд шарахтаа эрэгтэй хүний ясных эрэгтэй хүний яс байсан. Насан ч гэсэн яг нэг 30-аас 40 настай 30 гаруй насны гэдэг зүйл гараад ирж байгаа байхгүй. Тэгээ хачирхалтай нь арга ясыг машины зогсоолдох энэ R буюу нэг R хэсэг тий R хэсэг гэсэн юм тэмдэгтэй хэсгээс ердөө хэдхэн метрийн зайд нь олцсон байгаа байхгүй. Тэгээ яг энэ нь бол ингээд ресивер гэдэг тий ресивер буюу эзэнтэй гэсэн юм нэртэй ресивер гэж эзэнтэй одоо захиалагдсан тий гэсэн ийм утгатай боловч энэ бол Ричард гэдэг хааны нэр байх. R-аар эхэлсэн тий. Зөв яг тэр зогсоолыг захиалсан зогсоол. Тэгэхээр захиалсан зогсоолыг чинь доотлолт нь маллах хийж штэ. Тэгээ тэрнээс Ричард хааны гэдэг ч юм уу ийм ихний үсгээр ингэ тохироод байдаг тий. За тэгээ төслийн багийн ингэ санаачлагч Филиппа Лингли хожим Ричард хаан энэ бүх хугацаанд зөвхөн олдгоо хүлээгээд булшин дотроосоо тэгээ дотроосоо хүмүүс дохио илгээсэн байсан ч юм билүү гэж ярьжсэн байгаа байхгүй. За юу тач энэ үнэхээр ийм жигтэй сонин тохиолдол болж байгааз маллах яг ихснээс бүтэн 8 жилийн өмнө буюу 2004 онд Филиппа Лингли уг машины зогсоолд анх удаага очиж үзсэн байгаа. Очиж үзсээр яг тэр нэг Air гэсэн зогсоол бүсвэ шүү дээ. Энд зогсохдоо 3 дугаар Ричард яг энэ хөл доороо байгаа юм шиг мэдрээд исэн гэд хэлж байгаа байхгүй. За тэгээ энэ бол яг тухайн үеийн одоо сэтгэл хөдлөл тэ ингээ байж болох гэсэн үнэхээр гоё ингээд тэ жишээ байгаас тэ. За ингээд яг тулааны талбарт амин ирсэн хааны бие цогцын үлдэгдэл те яг муу юм уу биш юм уу гэдгийг тогтоох арга л үлдчихэж байгаа байхгүй. Тэгээ энэ нарийн судалгаа өөрөө хэдэн сар үргэлжлэнэ. ДНК те. Тэгээ 2 өнөө олцсон байгаа шүү дээ. За ингээ 3 дугаар Ричардын төрсөн эгчийнх нь 17 дахь үеийн З нараас авсан ДНК те машины зогсоолдоороос олсон арга ясны ДНК-та таарах нь юу юунаас хамгийн илүү чухал үйл явдал. Энийг болвол баг ингээ англи даяараа ч юм уу дэлхийн нийтээр хүлээж зогсож байгаа. Харин олдор олцсноос хагас жилийн дараа буюу 2013 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Лестерийн их сургуулиас хэвлэлийн баг хурал зарласан. За энэ хэвлэлийн баг хурал зарлахдаа мөнөөх эрэгтэй хүний арга ясыг 3 дугаар Ричард хаан мөн болохыг нь зарлж байгаа. За ингээд ДНК таарахаас гадна хөрсний шинжилгээ, ясны нарийн шинжилгээ, мөн гавлын ясанд нь үлдсэн ноцтой шарах гэмтэл те буюу одоо ингээд нурууны мөрөлт өвчний улмөр гээд олон зүйл үүнийг баттай болгож өгсөн байгаа. Гавлын ясанд нь үлдсэн хид хідэн шарах тэр дундаа асар том нүх гарсан хамгийн том шарах нь Ричардыг тулааны талбарт сүгцсэн юм уу? Ямар нэг хурц үзүүртэй зүйлээр толгоор нь цохиж хөнөөсөн гэх яриаг үнэн болохыг нь батлаад өгч байгаа байхгүй.
За энд бол нэг олонний дунд ингээд домбог юм шиг яригдаал гэдэг яриа заримдаа үнэн байдаг гэдэг зүйл чинь байгаа. Үнэхээр гайхалтай байна тий. За энэ явдал тэр доороо олон улсад ялангуяа шинжлэх ухааны ертөнцид дуйлан дэгдэж бүх цаг үеийн хамгийн агуу археологийн нээлтийн нэгээр нэрлэгдэж эхэлсэн. Тэр тусмаа археологчид олдох магадлал маш бага байсан мөн хэдхэн цагийн дотор ирж хайсан зүйлээ олсон зэргийг нь тодтогч 3 дугаар ээлжидийн шарилыг олдсон явдыг түүхэндх хамгийн азтай археологийн нээлт хэмээн онцолж тэмдэглэсэн байгаа. Инкээс ч өөр аргагүй. Ягаад гэвэл 500 гаруй жилийн хугацаанд хайжсэн зүйлээ малтлаг яг эхлээд бараг боломжгүй гэжсэн газараасаа 6 цагийн дотор олоод эхлэхээр чинь тэгнэстэй. Гэхдээ бие цогцсынх нь үлдэгдэл олдлоо гэд 3 дугаар Ричард 2 жилийн хаанчлалын үнэн те бүрэн дүүрэн тодорхой болохгүй. Хэдий тийм ч үнэхээр анхынхаа хүүхдүүдийг хөнөөснө үү? Анханасаа хаан суух эрхтэй байсан уу зэрэг тусдаа ингээд ийм асуудлууд түүхэнд үлдэж байгаа нь тодорхой байгаа юм. Ямар тач тэр тулааны талбарт хаан ширээгээ хамгаалан эцээ хүртэл дайдсан эрлэг нэгэн яалч хүмүүн. Одоо тэр буцаад тэр нөгөө нэг Шекспирийн зохиол дээр юу гэж гарснаас нь эсэргээр надад ард иргэд ингэж хүлээж авах те энэ зүйлийнх нь баталгаанд дайн тулаанд оролцож байгаа сүхтүүлж одоо ингэ өгсөн гэдэг санаа гарч иж байгаа байхгүй. Тиймээс түүний угсаа гарвал байр суурийг нь хүндэтгэн арга ясыг нь олцноос 3 жилийн дараа буюу 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Лестер хотын цогчин дуганд хаан хүний ёсоор төрийн хүндэтгэлтэйгээр оршуулсан. Оршуулгын ёслыг Их Британи даяар шууд дамжуулсан. Эхлээд ойролцоох одоо ингээд босууртын талд те нэг хүндэтгэлийн ажиллагаа зохион байгуулж 3 дугаар Ричардын адил тэр дайнд олон дайнд одоо ингээд тулаанчд ингээд нас орсон байгаа те ам өргөцсөн эрлэг цэргүүдийг те дурсгал зориулан залбирал мөргөл үйлдсэн. Ёслолд Их Британи одоогийн ихс дээдсийн гэр бүлийг төлөөлж өөр нэгэн Ричард болох Глестерийн гүн 2 дугаар Элизабет хатны үеэлдүү ханхүү Ричард гэргийн хамт оролцсон байдаг. Хааны шарилыг ахин оршуулах ёслын үеэр Лестер хотын гудамж талбай цугласан мянган хүн Йоркийн угсааны бэлэгдэл болох цагаан сарныг хүндэтгэн барьсан байлаа. 3 дугаар Ричардыг бунхлахдаа авсан дээр нь мөн цагаан сарнаа тавьжээ. Нэг сонирхолтой баримт дурдах юм бол 3 дугаар Ричард хааны авсыг нь хийсэн хүн болвол саяны тэр ДНК-га өгсөн 17 дахь үеийнхэн те одоо энэ үе нь байгаа байхгүй. Тэгээ энэ хүн өөрөө Канадад амьдардаг одоо мужаан те одоо ингээд уран одоо ингээд модоор ингээд юм хийдэг хүн юм байна л да. За тэгээд энэ бол өөрөө одоо яг үг дээдсийнхаа гэх юм уу те 3 дугаар Ричард хааныхаа авсыг хийж өгсөн Майкл Эбсэн гэх юм хүн байгаа байхгүй. За тэгээд Канадад төрж өссөн ийм хүн байгаа юм. За ингээд дундад зууны үед хамаарах Английн хамгийн сүүлчийн хааныг те нас нөхцнөөс нь 530 жилийн дараа буюу 21-р зуунд сая нэг хаан хүний ёсоор оршуулах боломж бүрдсэн. 3 дугаар Ричардын шарилыг олох гэж амьдралынхаа бараг 20 жилийг зарцуулах малтлаг хийх зөвшөөрөл олж авах гэж өчнөө олон жил хөөцөлдсөн эцэст зорьсондоо хүрсэн Филиппа Ленгли болон Ричард хаантай цусан холбоотой хүмүүсийг ирж олох, тэднээс ДНХ-гийн шинжилгээ авах, гол ажлыг нугуулсан түүхч Джон Эштаун Хейл нарыг 2015 онд те Элизабет хатан MBE гэмэх одоо ингээд Их Британи төрийн дээд шагналаар ингээд шагнасан байгаа. За энэ бол төр нийгмийн зүтгэлтэнгүүдийн те хамгийн том шагнал улс орныхоо төлөө хамгийн том гавьяа байгуулсан эдгээр хүмүүст олгодог шагналаар шагнасан ийм зүйл байгаа байхгүй. Энд бол яг хоёр хүнийг шагнасан байна. Гэхдээ Ричард хааныг одоо ингээд олж судлах те энэ үйл явц өөрөө ингээд тасраагүй явсаар байгаад одоо энэ хоёр хүн дээр ирж нэгдэх ийм л боломжтой. Ийм л сонин төвхтэй Бөхтөр хаан 3 дугаар Ричард машины зогсоолоос олдсон тухай энэ хүү яриад өндөрлөе да. Их сурвалж бас үнэхээр бас сайн судалж олоод тэгж олно гэдэг бол ингээд татсан газар майж нэгдэг шиг те ямар гайхалтай үйл явдал болсныг бүр төсөөлөхөд бүр зүгээр бодохоор тэр 100% газар. За энэ газар дотор одоо Ричард хааны бунхан юм уу буш байгаа гэж бодож байсан. 17-д нь маллах зөвшөөрлөгсөн тэр 17-оос нь за 3 цагт нь хатгаад үзьгээд 3 дахь цагийнх нь хамгийн ихний цагийнх нь 6 цаг тий. Үнэхээр олдох ёстой хүн гэдэг чинь. Ийм байдаг юм байна. За баярлалаа Марат багштай. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Future of Lifestyle Tokyo аппликейшн болон худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах On Time технологи компани ивэнтдгээ ажиллаа. Нэвтрүүлэг NTV Одмондөр радио 107 83.3 гэсэн хост телефоноор та бүхэндээ хүрэлээ. Хамтдаа байсан үзэг сонсогч та бүхэндээ их баярлалаа. Дараагийнхаа дугаараар эргүүлцгээе да. Баярлалаа. За баярлалаа.
Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа агшлын банкны данс байгаа 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.